Багнаар дүүргийн шүүхийн тамгын газар 2024-25 онд бие шүүгч арга хэмжээг Багнаар дүүргийн гэмтрэгээс урдсан сар салбар зөвлөлтөй хамтран зохион байгуулсан. Уг арга хэмжээнд дүүргийн ерхий боловсролын 4 сургуулийн 300 сурагчид хамрагдсан бөгөөд уг арга хэмжээний зорилго нь гэмтрэгээс урдсан сэргийлэх, мөн өсвөр үеийн хүүхдүүдийн донд мэргэжил сонголтын талаар мэдлэг олгох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаагаас сурталчлах, нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлээр уг арга хэмжээг зохион байгуулж байна. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уг арга хэмжээг зохион байгуулахад төлөвлөж байна. Ингээд өсвөр үеийн хүүхдүүд та бүхнийг уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна. Сайн байна уу? Намайг Төвшин гэдэг. Би Сод сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Би 2025 онд болсон шүүхийн тамгын газраас зохион байгуулсан бие шүүгч өдөрлөгт би хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс оролцсон. Энэ аргын хэмжээнд оролцсноор одоо шүүхийн мэргэжил хуулийн байгууллагын талаар их сайн мэдлэгтэй болсон. Тэгээд хүүхдүүдийг мэргэжлээ сонгоход чухал ач холбогдол өгж, уг дотор нь ямар байдаг талаар их сайн мэдлэгтэй болсон. Энэ жил уг арга хэмжээ дахин зохион байгуулалтаар болсон. Тиймээс үеийнгийн найзуудтай уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. За сайн байцгаана уу? Намайг Цэлмэг гэдэг. Би одоогоор 12 дугаар ангид суралцдаг. Яг өнгөрсөн жилийн үдээд буюу хавар Багнуур дүүргийн шүүхийн тамгын газраас зохион байгуулсан бие шүүгч өдөрлөгт оролцсон. Ингэхдээ иргэний хэргийн шүүх хуралдаан дээр даргалагч шүүгчээр, эрүүгийн иргэний шүүх хуралдаан дээр иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. Тэгээд би энэ үйл ажиллагаанд оролцсноороо маш их зүйлсийг сурч мэдэж авсан. Үүнээс хамгийн онцлогтой нь хэм бол яг даргалагч шүүгчээр ажиллаж байхад хоёр талуудын мэтгэлцээнийг хараад дүгнэлт хийх, тэр нь шүүмжлэлт сэтгэлгээр хандах зэргээс ер нь бол маш их туршлагыг маш их ололттой зүйлүүдийг авсан. Тэгээ энэ үйл ажиллагаа маань энэ жил дахиад зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Тэгээд энэ жилийн үйл ажиллагаанд оролцогч хүүхдүүдэд амжилт хүсээд бас үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.